За өнөөдөр төрийн албаны зөвлөлөөс нэгдсэн стандартыг бий болгох ажлын хэсгээс гаргасан стандартын төслийн танилцуулгыг холбогдох одоо яамд агентлаг төрийн зохион хөдөлгөөний газар яамдын төлөөллөдөд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэхүү зохион байгуулж байгаа учир шалтгаан гэвэл төрийн байгууллага нэгдсэн одоо хаяг шошготой байх. Дээр нь төрийн байгууллагууд нь холбогдох одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйл ажиллагаа явуулахад таатай байх. Төрийн байгууллагын харилцаа хандлага дээр нь авч байгаа үйлчлэгийн чанартай байх талаар тусгасан стандартын төслөө танилцуулж байна. Хаягнаас ямар байх юм, төрийн аль багш нэрээ үүснэ ямар байх юм, авч байгаа үйлчлэг нь угтах үйлчлэг нь ямар байх юм, төрийн аль багш нь томилогдсон болон ажил албаа шилжихэд одоо ямар одоо бичиг баримтууд хүлээлцэж байх юм, гадаад дотоод болон томилтоор явахад ямар одоо төрийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байх юм гэдэг энэ ерөнхий илүү наривчилж ерөнхий бий болгож байгаа. За хамгийн зөвөр наацхийн жишээ хэлэхэд төрийн аль багш заримдаа ажлаасаа чөлөөлөхтэй ажил одоо шаардлагатай мэдээллүүдээ өгдөг, ажлаа хүлээлцэх буюу яадаг. Энэ өөрөө төр өөрөө ой санамжтай байх хэвээр. Тэр ой санамж нь байхгүй болж байгаа юм бол одоо өмнөх үедээ юу хийгдчихсэн, дараагийн үедээ юу анхааруулах юм бэ? Энэ бүх үйл ажиллагааг энэ стандартаар зохицуулах болж байгаа. За бас зүгээр жишээ авахад зарим байгууллагуудын төрийн албаагч нь ажлын цагтаа ажлуудаа хийгээ явцдаг. Зарим байгууллагын ажилчдад нь орой шүнжэнгөө суугаад идэг ажил нь дуустдаг ч юм уу. Ингэхээр юу вэ гэвэл тэр хүний нэгдүгürt нь ажлын бүтэмжээс гадна тэр хүний ар гэрийн амьдралын тэнцвэртэй байдал нь яаж хангах вэ? Стандартыг одоо нэвтрүүлээ зохион байгуулалтын зөв хийх өндөр бүтэмжтэй байснараа тэр хүмүүсүүд ажлын цагтаа бүх ажлуудаа хийгээд дуусчих. Энэ өөрөө стандартлагдахгүй бол ингээд замбраагүй үйл явдлууд үүсээд байгаа. Энэ бүгдийг ер нь стандартчлагдсанараа төрд одоо иргэдийн итгэл нь бас илүү нэмэгдэн төрөөс авч байгаа үйлчлэгээний чанар ч гэсэн сайжрах боломжийг одоо бид нар бүрдүүлэхгүй болол одоо бид нар ийм стандартгүйгээр ингээд замбраагүй яваад байх юм бол одоо өөрөө төрийн албач өөрөө зэгцэрэхгүй яваад байгаагийн нэг жишээ олчиход байгаа юм л да.